шилж байна уу? Гадмаар жилдээ цогтоо золботоо ичтэй сайхан живтэй бичих нэ. Солонгосоо Амар уу. Сайхан шилж гэнэ үү? За юу лээ оо. Юу лээ оо. За Airbnb-гээс гараа явчих. Өнөөдөр шинэ нэгний өглөө Монголд манд болж байна. Ингэж хувцсан. Наартаа ингээд энд юмнууд айгу Австралийн газ хямдхан байд юм байна. Манай гэрийнхэн ингээд бок мок юмнууд авцсан. Монгол руу очуулах гэж байна. За сүүлийн өнөөдөр 3 дахь өдөр 2 хонцсон байгаа. Тэгээд өнөөдөр 2 сарын 19-нээс эхлээд яг энэчнээс аль биесээр бүх газрууд нэгдэж эхэлж байгаа юм билээ. 2 өдөр ер нь бүхий газрууд онгоогоогүй амралтын байдалтай байсан. Тэгээ өнөөдөр болохоор бид 3 одоо гэрээсээ гараад таксинд суудсан. Солонгост ирсэн нэг зорилгоудынхаа нэгийг хийх гээд явж байна. Яг гэж байгаа вэ гэхээр бүтэн биений шинжилгээнд орох гэж байгаа. Таксиндаа суудсан явж байна. 30 минут яваад очих юм байна. Яг л цагтаа очих юм байна. 8 цагаас эхлээд шинжилгээндээ орно. Тэгээ орох гэж байгаа бас эмнэлгийнхаа мэдээлэл эднэрийг би болохоор ингээ гоё влогтой оруулаад явна. Өмнө бас бүтэн биений шинжилгээнд нэг орж исэн. Тэгээ энэ удаа болохоор яг аав хоёртойгоо хамт оръё гээд аав хоёрыгоо оруулъя гээд Солонгост яг ирсэн байгаа. Тэгээд манай аав хоёр бол Монголд бас өөр эмнэлгүүдэд ордог байсан. Тэгээд энэ удаагийнхаагаа болохоор Солонгост ингээд орох гээд ирсэн байна. Очоод бүгдээрээ уулзцаа би та нарт эмнэлэг эднэрээ харуулъя ямар эмнэлэгт орж байгаагаа. Тэгээ баг үнэн нь Монголтой адилхан үнэтэй байсан. Тэгээд Солонгосын би энэ бүтэн биений шинжилгээнд орохдоо надад бүр маш их таалагдсан. Гэж орчоо за дараачууд яг аавч хоёроо авчирч оруулъя гэж бодсон. Бүх зүйл нь бүр яг нарийн ингээд гараад ирд юм лээ маш хурдан шуурхаа. Тэгээд очоод та нартайгаа уулзцгаая. За бид 3 Medion Medical эмнэлэг дээрээ ирсэн байна. Ийм гоё 5 тухтай газар бүтэн биенийхэн шинжилгээг өгөхөд ирсэн байна. За тэгээд ийм англи орчуулагчтай хэрвээ та нар холбогдохыг хүсвэл яг энэ Instagram хуудасаар нь холбогдоод, вебсайтаар нь холбогдоод цаг авч болох юм билээ. Яа хийж хоёр цомцоо. За ингээд хувцас сольж өмсчөөд одоо бүтэн биенийхэн шинжилгээндээ орох гээд явж байна. Хажууд байгаа нь болохоор манай англи орчуулагч байгаа. За энэ шинжилгээнүүд нь нэрээ бас бүгд өөр үнэтэй байд юм лээ. Багцууд байд юм лээ. Тэгээд өөрт тохирсон багцаа сонгож байгаа шинжилгээг өгөх боломжтой. Хамгийн энгийн багц нь болохоор 550,000 воноос эхэлт юм лээ. Хэрвээ та нар энэ эмнэлэгт шинжилгээ өгөхийг хүсч байвал Instagram хаяг руу мөн дээрээс нь вебсайт руу холбогдож байгаад букинг хийгээд тэгээ шинжилгээ өгөх бүрэн боломжтой юм билээ. За тэгээд мөн дээрээс нь бид шинжилгээ өгсөний дараа яг ерөнхий бүх хариу нь бол 7-оос 14 хоногийн дараа гардаг гэсэн. Зүгээр энгийн шинжилгээнүүд одоо жишээлбэл өндөр ч юм уу тий холестерины түвшин эднэр нь бол шууд ингээд гараад ирт юм лээ. Тэгээд эмчтэйгээ уулзж агаад өшөө илүү дэлгэрэнгүй шинжилгээ авах хэрэгтэй бол эмчтэй ингээд ярилцж агаад эмчин цаанаас нь зөвлөгөө өгөөд мөн дээрээс нь бас ямар ийм уу эднэргээ бүх юм ингээд хэлээд өгчт юм лээ. Тэгээд одоо бид нар шинжилгээнийхээ хариуг 7 хоногийн дараа имэйлээр хүлээж авах байгаа. За тэгээ та нар маань жилдээ 1-2 удаа заавал бүтэн биений шинжилгээнд хамрагдаж байгаараа ялангуяа аав ээжигээ хайртай хүмүүсээ
бүтэн биений шинжилгээнд хамрагдууллаарай. За бид 3 шинжилгээгээ өгөөд дуусчлаа. Үнэхээр гоё байлаа. Эдний эмнэлэг нь болохоор бүр маш том мэрэгсэн эмч нартай байна. Тэгээд би болохоор өмнө 6 сарын өмнө бас нэг бүтэн биений шинжилгээ өгчихсэн байхгүй. Тэгээд тэр эмнэлэг болохоор жоохон айгүй их очиртой. Тэгээд айгүй тийм байсан. Тэгээд эднийх болохоор бүх багаж тоног төхөөрөмжүүд нь бүгдээрээ шинэ тийм эмнэлэг байна. Тэгээд маш их таалагдлаа. Хэрвээ сонирхож байгаа хүмүүс байвал би ингээд эмнэлгийнх нь нэр хаягийг оруулчихъя. Тэгээд англи орчуулагчтайгаар ингээд энэ эмнэлэгт орж болох юм билээ. Манай Монгол орчуулагчгүй байсан ч болно. Яагаад гэвэл манай аав зөв Google Translate-ээр ингээд ашиглаа хүмүүстэйгээ бас ойлголцсон. Тийм болохоор тэгээд яг сөүлд бүтэн биений шинжилгээ хийх гэж байгаа хүмүүс байвал энэ эмнэлгийг сонирхоод үзээрэй. За би тэгэд дөнгөж сая шинжилгээгээ өгсөн. Одоо Hyundai Mall гэдэг энд дэдэг нэг шопинг мол орох гээд явж байна. Тэндээс нэг жоохон шопинг хийх зорилготой. Гадаа тгээс ирүүхэн ингээл таксийн цугаал кэс явцсан нь юу нэггүй амар байдаг. Одоо тэгээд ойрхон болохоор явж ийн очиод болцъё. За, Солонгосын 4-р болж гин. Тэг бид нар өнөөдөр одоо цаг 11 болж гин. Бид нар яах гэж байгаа вэ гэхээр анх ирсэн Airbnb-гээсээ гараад өөрөө Airbnb-д орох гэж байна. Яагаад вэ гэхээр энэ захиалсан миний Airbnb болохоор зурагнаасаа бүр шал өөр. Тэгээд амар бохор байсан. Би энэ Airbnb-г яагаад захиалсан бэ гэхээр яг хотын төв нөгөө Мендонтойгоо ойрхон тийм манай аав чөөр намайг явахаар үлдэх болохоор яг дэлгүүрүүд нэрхсээд ингээд өөрөөсөө явчих واخ гэж удаад энэ аваар олцсныг захиалсан байхгүй юу. Тэгээд захиалаад бид нэр яг өрөөндөө Airbnb-д орж ирсэн чи бүр зурагнаасаа шал өөр байсан. Тэгээд Airbnb руу комплейн бичээд тэгээд ашгүй мөнгөө маань буцааж оруулаад бид нар дахиж шинээр Airbnb захиалсан байгаа. Тэгээд Airbnb захиалах гэж байгаа хүмүүсээ бүр review-ийг амар сайн уншаад тэгээд захиалаараа би яг review-ийг уншсан л та. Тэгтээ хүмүүс яг ингэж бичээгүй. Яг зарим хүмүүс болохоор хитрхи жижигхэн байсан эднэргээ бичсэн байсан. Тэгээд хамгийн гол нь локейшнд нь болоод авсан байхгүй юу. Тэгээд яг байсан чи бүр үнэхээр заваа. Тэгээд бид нар одоо гарч ийн. Одоо дахиад өөр Airbnb энэчнээс нэг 500 метрийн зайтай захиалсан байгаа. Одоо би та нарт яг ямар байсныг харуулъя заяа. Ийм байсан. Манай ээж ингээд цэвэрлээ. За энэ ингээд ийм нэг жижигхэн одоо Австралиар юнит юм уу? Тэг ингээ өөрсдөө чек-ин хийждэг. Тэгээд хамгийн гол нь бид нарыг орж ирсэн чи хүн нь бүр юм бичээд энэ газар бол чимээгүй арья, ямар ч нойз гарахгүй, тэгвэл комплейн ирвэл шууд мөнгө авахгүй хөөгднэ нэргээд ер нь жоохон пүштэй их зүү дарамттай байсан. Тэгээд за болигээ. Дээж энэ хаалгыг онгойлгохтой оронгууд энчэнэ ингээд ийм нойлын өрөөнд бүр хамгийн муухай бүр амар хүүтэн. Тийм жорлон жоохон ийм муухай ийм байсан. Тэгээд 0-д бол ингээд ороход айгүй хэцүү. За тэгэнгүүт энд нэг ийм өрөө байгаа. За энэ өрөөнд нь яг уу би захиалчи орчий гэж бодсон. Тэгсэн чинь ингээд хардаа солонгосын байрнууд ийм цонх гэж юу ийм нэг байдгүй. Тэг ингээд зөвхөн газрын ортод ийм жижигхэн заяа. Тэг энэ өрөөг нээхэд $400 нэмж авч байгаа. Энэ байр ер нь бол $2100 ус 18 хоноход. Тэгээд ийшээ ингээ явангууд энд болохоор кичен. За яг хөргөгчтэй. Тэгээд ийм плетик нь болохоор ийм плетик. Тэг ингээ энэ юм бүр амар цааваа ёо. Тэг амар сон. Тэг энэчний нэг хэдийн тавьсан маань зурган дээр болохоор яа ингээд энэ цэцэг мэцгэн л ингээ хөөрхөн харагдсан нэг тиймсэн. Тэг энэ буудан бүр амар жижиг. Энэ буудангаа болохоор бүр яг энэчнээс ингээ зургийг авчихсан байхгүй. Тэг ингээ буудантай эднэр гээд. Тэгээ энэ ч болохоор нэг юм уртай. Тэгээ энд бол бидний бүр чимдаан тавиал бид 3 ч 3 том чимдаантай 3 жижиг чимдаантай ирж байгаа. Чимдаан тавиал ер нь дүүрчин.
Тэгээ манай ээж гарахаас өмнө ингээ хамаг юм цэвэрлээл үйж гин. Тим юм хийвэл тэгнгээ ингээ бүх юмнуудаа бүр ингээд амар хилцэн. Тэгээд тийм газраас одоо тэгээд ямар ч юм цонхгүй юм газраас гараад 400 метрийн зайтай гоо шинэ газар очино. За тэгээд юмнуудын унтраагаад 6 сарын өмнө бит хоёр болохоор би нөхөртөөгөө ирж яхад Ганам бит хоёр барьсан баггүй юу. Тэгээд би өөр нь бол амар тийм 0 амар жоохон ингээ голдог. Тэгээ манай уу ингээд Airbnb захиалахдаа за чи энэ 0-д орвол тхиим байна, ингийн байна гэл нэг хөөрхөн 0-ыг ингээ амар чухалчиж үзээдсэн. Тэгээ энд болохоор би за аавч хоёр гой ойрхон тэгэл гой байвал болоод ог ингээд загсуулан буудал захиалж болох байсан гэсэн чи хоол бас жоохон энэ хоёр идэж хийхгүй бол зарим өдрөө хийхгүй бол нөгөө нэг хоошгүй тийм болохоор бас нэг хоол мол хийх гээд юу нь бол Airbnb-г сонгосон байхгүй юу. За яг хуу локейшны хувьд бол бүр үнэхээр гоё заяо. Ингээл юу н цаашаага Мяндон гэд байгаа. Тэгээд энэгээр ингээ битүү хоолны газруудтай. Ер нь бол яг хотын төвдөө тэгээд Дүндэм үед нар бол бүр амар уурах юм бэлээ. Дүндэмүүнээс ер нь бол нэг стейшн. Тэгээд ер нь хотын төв бол тэгээ ингээд яг хоошоогоо ингээд Намсан Tower байгаа заяо. Ер нь бол айгу гоё локейшнтэй. Локейшнийг нь бол хүмүүс бүр амар гоё гэсэн байсан. Яа тэгээд одоо нөгөө Airbnb рүүгээ явах гэж юм. Тэгээд өнөөдөр болохоор манай ээж гоо сайхны эмнэлэгт үзүүлнэ. Би бас нэг эмнэлэгт үзүүлэх тим төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ орой нэрээ гой сүүлийн шөнийг үзээд манай энд амьдардаг манай дүү маань бид нар дээр бас амралтаараа ингээ ирсэн байгаа. Хамтдаа гой оройн сөүл үзэх байгаа. За. За би бэри. За энэ болохоор ямар кофе гэлээ? Кофе биш те. Кафенго пистачио гэсэн. Туршиж үзье. Амар гоё юм байна. Чихэрлэг юм байна. Би нөгөө нэг кофе шопод ажилладаг байсан аа хэллээ. Кофе ууж чаддгүй бижиж би кофе нариулж кофе шопод ажилладаг гэсэн байхгүй юу. Тэг хүмүүст кофе өгөн заа. Кофегоо ч амсгүй ямар амттайгаа ч мэдэхгүй. Захиралч баг. Захирал би баг тэнд менежер нөөс шүү дээ. Би баг захирал шиг нь байдаг гэсэн шүү дээ. Энд гоё амттай байна. Одоо бид нэр сүүлийн 4 дахь өдөр юу руу явна? Эмнэлгээр бас нэг явах ажилтай байгаа. Ямар ч байсан яг манай шинээр байрлах газар болохоор яг энэ замын эсрэг талд юм байна. Бид нар лагэж ямар ч байсан тавьсан байгаа. Тэгээд дараачихын руу явъя. За бид нар одоо ID гэд миний өмнө ирж исэн эмнэлэг дээр ирсэн байна. Тэгээ манай ээж нүүрэндээ юм хийлэх гэж байгаа. Бүгдээрээ хамтдаа гоё манай ээжийг хөөрхөн болгоё. Би нэрээ бич хийжтэй бич хийлээ чавшгүй. Дараас Австралийн чихэр бичсэн шүү. За бид нар энд ингээд Starfield гээд Coyox Mall байдаг номын сан дээр ирсэн байна. Солонгосын. Сэтгэл ямар байна? Сэтгэл маш өндөр байна. Ингээд ийм өндөр номын сан үтсэнгүй. Солонгосын аялал ямар байна? Маш гоё байна. Их олон газраар явж их юм үзлээ. Ээж бол нэг сэтгэлээ хүнд хэлээд идэггүй тий. Гоё байна. Гоё нагэл боллоо. За бид гурав одоо энд байна. Тэгээд одоо доогуур жоохон дэлгүүр хисэж агаад явнаа. Өмнө нь болохоор энд нөхөртөөгөө ирж ирсэн. Одоо болохоор ингээ аав хоёртойгоо ирсэн байна.
Нэг дэвон. Тойрсоо Оливия гараад төсөндөө юм цацчихлаа. 이걸 좀더 깊게 더 오래 해서 The real with my niggas keep it playing for these hoes and look clean, don't it? Ээж борцтой шар тастай хуушуур солонгос тайрч ингээд боддоо тамаар ингээ хуушуураа хийцэн. Тийм шар тастай энийг би болохоор Австралиас авчирсан. Тийм гоё хуушуур хайрч. Аавч хоёр маань аавч юу хийлээ? Аавч гурлын зурсан тий. За өнөөдөр Солонгосын 5 дахь өдөр үү ёо, ямар хурдан юм бэ манай. Ингэж харагдаж байна хадаа. Ёо, ээж ууштай гоё болж байгаа хаа. За Солонгосын 5 дахь өдөр өнөөдөр хагасаа өдөр болж байна. Тэгээд би тэд одоо сая ээж хуушуур хайраад өгцөн. Одоо гараад Миндо хаваараа өнөөдөр явнаа. Би болохоор энд ирээд ийм хар өнгийн куртэг авсан байгаа. Тэр куртгээ өмссөн байна. Куртгээ болохоор хүү яав ороод шít. Энэ газраас авсан. Суп гэдэг эднийх амар хөөрхөн юм билээ. Тэгээд манай Airbnb шинэ Airbnb айгуу гоё, тухтай айгуу гоё байна. Гоё. Дулаахан харагдаж байна. Хог хаях гэж бөө юм болж байгаа шүү дээ. Хогийн хүнэн шалгаад. Энэ манай дээр байрлаж байгаа. Энэ болохоор яг зочид буудал юм шиг байна. Тэгээд дотроо болохоор ингээ хоол хийдэг юм хөөхөө. Өнөөдөр амар дулаахан гадаа 16 градус байна. Хамгийн дулаахан өдөр нь. Сая. За бид нар магшаарч идэх чинь. 안녕하세요. 우리 친구야. Okay, let's go. So busy. Би Солонгос найзтайгаа Диорт ажилладаг гэсэн найзтайгаа уулзаа байжээ. хоёрыг авч байгаа. Шар тустай банштай зайтай өглөө нөө. Шар тус хийсэн үү?
За Сөүлийн 7 дахь өдөр. Өнөөдөр болохоор яах гэж байгаа вэ гэхээр би нүүрэндээ гоё лазерт орох гэж байгаа. Тэгээд одоо цаг болохоор 9 болж гин. Лазерт өнөөдөр гоё ороод тэгээд оройн нь дуусаад бит хоёр би тэгээд Lotte Tower эдэр гээд юмнуудаар орно. Өглөө ээж ингээд гоё банштай цай чанцсан байна. Одоо би тэгэд бэлэн болоод гарах гэж байна. Байраа харуулъя. Энэ болохоор тийм буудал шиг тэнгүүдэд дотроо ингээ хоол иддэг ийм гоё Airbnb байгаа. Байрлал нь хүртэл бүр үнэхээр гоё бүх юмтайгаа ойрхон юм билээ. Хаашаач явсан ойрхон. Би тэгээд нөгөө Австрал дахь Uber гэдэг аппликейшн ашиглаад яваад байгаа. 3 болохоор баг Uber-ээр явсан нь илүү амар байгаа. Тэгээд ямар ч байсан ингээд гоё энэ байрандаа бол айгу happy байгаа. Тэгээд бас хүмүүс айгу их Airbnb-ийн линкийг явуулаач гэдэг. Би тэгээд энэ удаа бас линкийн доор явуулчихъя. Тэгээд нэр нь болохоор бас энэ нэртэй яг Миндонд байдаг ийм газар байгаа. Ийм газар байгаа. За энэ болохоор ийм хөөрхөн ийм студио өрөө. Яг үүдэнд нь болохоор оронгууд ийм шкафтай бүр амар том. Тэнцэн ийм хөөрхөн тойлтой. За тэгээд ийшээ ингээд явангууд угаалгын машинтай энэ ийм хөөрхөн кичентэй байгаа. Бүх юмнууд хоол хийж болох юм билээ. Ингээ манай ээж бас өглөөдөө зарим өдөр ингээ хоол мол хийгээд байгаа. Тэгээд энд болохоор одоо хүнд хэрэгцээтэй бүх юмнууд ингээ цаанаас нь билээ. Хамгийн гол нь маш цэвэрхэн. Тэгээд хуцааж гисэн угааж болох нь айгу цэвэрхэн байгаа байхгүй юу. За тэгээ ийшээгээ болохоор баатрум нь байгаа. За тэгээд 0 нь бас айгу гоё бидэтэй. Тэгээ ийм том шаwarтай. Ерөн Солонгосын юунууд айгу жижигхэн байт юм лээ шүү дээ. Өрөө эднэр хамаг юм. Тэгэхэд ч манай энэ хөрхөн жижигхэн ч гэсэн айгу тухтай. Тэгээд нэг гоё юм нь шүү дээ. Энд ингээд хөрөгчин хүртэл ингээд бүх тавилах нь цагаан өнгөтэй байгаа байхгүй юу. Манай хөрөгчин юу байна. Чойр ингээд хоолоо хийн гэдэг юм юмнуудаа бас авцсан байна. Тэгээд доороо болохоор ингээд хөлдөөгчтэй. За энэ нь болохоор хамгийн хөөрхөн нь заяо. Ингэж дэлгэгдээд ширээ олчдөг. Амар гоё зай хэмнэж байгаа. Ширээ олчин тэнгүүтээ энэ нь болохоор ингээд юу олчин хувцас хатаагч болчин бүр амар гоё. Зайг бол үнэн супер шидэж өгсөн байгаа. Тэгээ кофе чанагчтай, талах баригчтай ингээ бас пичтэй байгаа. За энэ болохоор ингээд одоо би ингээ явж байгаа болохоор манай аав хоёр ер нь үлдэх байхгүй. Тэгээ энд болохоор манай аав хоёр унтж байгаа энэ уран дээр нь. Тэгээ хамгийн гоё нь бас Монгол суугтайгаа ингээд холбочж байгаа байхгүй. Тэр нь айгуу гоё. За тэгээд нэг гоё юм нь ийм гоё том цонх. Сөүлд ер нь юмнууд айгуу цонх багтай байд юм билээ. Байрнууд нь цонхгүй болохоор ч хүн жоохон тухгүй байдэн шүү дээ. Тэгээд манай энэ Airbnb-ийн нэг гоё нь болохоор ийм том цонхтой. Үнэхээр гоё. Тэгээ яг Миндонд ойрлдог болохоор бүх юмтайгаа ойрхон. За энд бас ингээд шкафанд ингээд бүх юмнуудаа бид нэр ингээд хийчихэж байгаа шкаф байна. Тэгээ доороо болохоор ингээд хоёр шургуулга эднэр гээд ингээд бүх юмнууд нь бэлэн. Тэгээ кондишнтэй байнгын кондишн нь ажиллана. Эндээ юм ширээтэй. Тэгээ наавич хоёрын шопинг юмнууд байна. Шалнаасаа бас халдаг гинэ. За тэгээ энэ болохоор миний хөөрхөн ор. Би болохоор энэ чинь унтсан. Одоо би явчихаар тэгээд. За тэгээ энэ бүр хамгийн хөөрхөн нь хартаа ийм нүүр будах хэсэгтэй гоо сайхны ширээтэй. Тэгээ би энэ чинь бас ингээ нүүр эднэрийн хөөрхөн будчихж байгаа толтой. За тэгээд ийм том бас утасны цэнэглэгч эднэр юмнууд байгаа. Тэгээ дээрээ бас ингээд тавиуртай. Ер нь ийм хөөрхөн Airbnb-д буусан. Тэг бид гуравт бол яг болохоор хоёр хүнд бол бүр яг болохоор ийм гоё Airbnb байгаа. Тэгээ энэ барилга нь болохоор 15 давхарт манайх ингэж харагдаж байна. Нөгөө тал руугаа намсан байгаа. За ийм хөөрхөн Airbnb-д ингээд бус айгуу гоё цэвэрхэн. Үнэхээр таалагдж байгаа. Хогоо нэрээ бүх хогоодаа ингээ гоё ялгаж хайд юм билээ. Тэгээд плетик нь болохоор ийм хөрхөн хоёр плетиктэй. Утааш хиншүү сорогчтой. За манай Airbnb нэг иймэрхүү байна. За би одоо лазерт орох гээд
хүлээгээд байж байна. Дүнгууд за эмчийнхэн зөвлөгөөг авцсан. Тэгсэн чинь бүр яг арьсыг оншилж жогоод миний арьсанд тохирох эмчилгээнүүдийг бичээд өгсөн гэсэн одоо хүлээж байна. Тэгээ миний арьсны хамгийн санаа зовоож байгаа хэсэг нь болохоор ер нь бол жоохон юм сэвхтэй, тэгээ жоохон нүгчлэлтүүд байгаа. Тэгээ тэд нартэй ер нь бол эмчилгээ авъя гэд хэлсэн байгаа. Тэгээ одоо үр дүнгээ үлдчих яах шиг байна. Ингээ гоё эмчилгээгээ хийлгэчээ. Тэгээ та нартаа сэтгэлээ хуваалцъя. Dynasty and onto London Street in the Han River.